муу байна гэж хүмжилж байгаа хэрнээ үндсэн хуулигаа эсвэл дараа сайн ч байна гэж хэлж байгаа тэгсэн хэрнээ биднээс үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй. Намайг хамгаалах үүрэгтэй итгээд юм бэ. Би ийм эрэхтэй миний эрхийг хангаж өгөөч гэдэг боловч яг ямар үр дүнд хүрэхээ төсөөлж чаддаг байсан. Тэр нэг хүн миний юмнаас ингээд хуулбарлаад аваад ашигласан байлээ гэж бодъё. Тэгээ би тэрийг яг хуулбарлаад аваад ашигласан гэдгийг нотлох хэрэгтэй болж байгаа байхгүй. Нэрийг ядаж дурдуулах эрхийг булааж авч шүү дээ. Хөрөг гэдэг зүйл дахиад бид нар тайлбарлахдаа үнэлэгдэхгүй байх хэрэгтэй. Тэрийг хэмжиж болдог байх хэрэгтэй, тий. Монгол улсын иргэний үндсэн эрх хэрэгчлөөг үндсэн хуулийн 2 дугаар бүлэг 16 дугаар зүйлээр зарлан тунхагласан байдаг билээ. За үүнд амьд явах, эрүүл орчинд амьдрах, сурч боловсрох, халдашгүй чөлөөтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх гээд нийтдээ 18 багц эрхүүд хамаарна. Тэгвэл хүний эрхийн үндэсний комисс залуу судлаачдыг дэмжигсэн хамтран үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт туссан хүний эрхийн нэр томьёонуудыг системийн инженерчлэлийн аргаар наривчлан судлаад байна. Одоо манай нийгмийн маань зорилго маань эцсийн эцэд бол ерөөсөө үндсэн хуулиар тодорхойлсон иргэдээ баталгаатай эдлүүлэх эрхийг нь л эдлүүлэх. Энэ орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх нь байгаа байхгүй. Тэрнээс биш одоо улсын эрх ашиг, төрийн эрх ашиг, ард түмний эрх ашиг ч гэдэг юм уу, өөр одоо үндэсний эрх ашиг гэднүсгээд ингээд нэг гой эзэн бийгүү тийм хаягтай эрх ашигуудаа бол ерөөсөө биш. Ерөөсөө энэ улсын нийгмийн эднэс гэж үндэсний гэдэг байгаа энэ одоо эрх ашиг гэдэг байгаа юмнуудыг чинь бүрдүүлдэг юм нь манай иргэдийн маань нийтлэг эрх ашиг юм байна. Энэ эрхийг л одоо эрх ашгийг нь баталгаатай одоо хангах орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгж байгаа бол манай нийгэм маань хүмүүнлэг иргэний атсныг юм байна гэдэг. Монгол улсад өрнөж байгаа үйл явдлууд, цаашлаад энэ агаарын бохирдол гэдэг ч юм уу энэ олон нийтэд түгээмэл улсын олон сэдвүүдтэй холбоотойгоор бид нар эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн тухай асуудлыг нийгэм иргэдийн төгс маш их ярьдаг. Гэсэн хэдий ч бид нар үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 16-гийн 2 цаас энэ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн агуулгыг бүрэн гүйцэд ойлгож чадаагүй байсан юм байна гэдгийг бидний судалгааны агуулгаар тодорхойлсон. Тэгээ яагаад гэхээр нэгдүгээр энэ хамгаалуулах гэдэг ойлголтыг бид бүхэн юу гэж ойлгох ёстой юм. Тэгээд эрүүл аюулгүй орчин гэдэг бол өөрөө ямар шинжүүдийг агуулсан ойлголт вэ гэдгийг бид нэр огт тодорхойлж өгөөгүй юм байна. Тэгэхээр одоо эрүүл орчин гэдгийг юу гэж ойлгох юм? Миний амьдарч байгаа энэ орчин өөрөө намайг тэр хэвийн байлгахад нөлөөлж чадчих нүггүй. Хит халуун байна уу, хит хүүтэн байна уу? Эсвэл одоо юу гэдэг миний энэ бодисын солилцоо хэвийн явагдахад шаардлагатай зарим хүчин зүйлсүүд агаар элементүүд гэдэг ч юм уу эдгээрүүд алдагдсан байна уугүй юу гэдэг дээр бид нэр төвлөрөх ёстой юм байна. Тэгэхээр үүнийг л бид эрүүл орчин буюу та хэвийн байх л орчин. Тэгээд тэр хэвийн байх орчин дотор та эрүүл мэндээ сайжруулах, дордуулахтай холбоотой одоо таны үйл ажиллагааны асуудал бол таних. Гэхдээ төрийн зүгээс бол тэр орчныг бүрдүүлэх л тухайн асуудал юм байна гэдэг энэ агуулга дээр бид бүхэн ер нь санал нэгдсэн. Түүгээр барахгүй биднээс энэ төр судалгаагаар бол одоо энэ орчныг нь бүрдүүлэхэд төрн иргэдийнхээ өмнө үүрэг хүлээн. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр тодорхойлсон одоо иргэдийн эрх чөлөөг эдлэхэд нь шаардагдах баталгаатай орчин нөхцөлийг нь бүрдүүлэх нь төрийн үндсэн үүрэг гэдэг. Бүр үндсэн хуулийн 19-ийн 1-д заасан байт юм байна л да. Тэгэхээр эндээсээ юу гэж яах вэ гэхээр зэрэг иргэний эрх бол төрийн үүрэг. Тэгэхээр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, орчны бохирдлоос хамгаалуулах эрх бол төрийн байгууллага түүний төлөөлөгч этгээд тийм ээ албан тушаалтнуудын үүрэг болж орж ирж байна. Тэгэхээр байгаль орчны одоо бохирдлоос хамгаалуулахын хүрээнд бид нар яах вэ гэхээр нэгдүгээрт нь тэр байгаль орчин одоо бохирдлохгүй байх ёстой гэдэг ойлголт орж ирнэ. Тэгэхээр бохирдлохгүй байлгахын тулд төр түн дээр бас бодлого хэрэгжүүлэх ёстой юм байна. Тэр бодлогыг хэрэгжүүлэхэд хэн ямар үүрэг хүлээж байгаа. Тэр үүрэг хүлээж байгаа хүмүүс тэр одоо үүргээ гүйцэтгэж гин үү? Үүрэг хүлээх хүн байна уу гэдэг асуудал бас бүр үүсэлтэй болоод эхэлж байгаа. Тэгэхээр тэр үүрэг хүлээж байгаа хүн байна уу нэгдүгээрт байгаа бол тэр хүн ажлаа яг зохих ёсоор хийж гин үү? Хийхгүй байгаа бол түүнийг хянаж гин үү? Тэ? Хяналтын тогтолцоо механизм ажиллаж гин үү? Хэрвээ хяналтын тогтолцоо механизм ажиллаад байхад тэр хүн ажлаа хийхгүй байгаа бол түн дээр үр дүн хариуцлага тооцож гин үү?
гэдэг асуудал. За тэгээд дараа нь сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж гинүү гэдэг ийм цогцоолголтуудыг бид нэр энэ дээр бас тодорхойлж өгсөн байна. Та бүхний хийсэн энэ судалгаанаас аваад үзэхээр төрийн албаа агшны томилгоо хүртэл энэ агуулгуудаар багтчихин л Тий. мэрэгжлийн хүнийг яг томилж чадсан уу? Мэрэгжлийн бус хүнийг те улсын томилгоотой хүнийг өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооч гэдэг юм уу? Одоо энэ нийслэлийн одоо энэ агаар хүрсний бохирдлыг бууруулах ажлын албаны дарга маргаарч гэдэг юм уу? Иймэрхүү хүмүүсээр ингэ шийдвэр гаргах, хэрэгжүүлэх ёстой хүмүүсээр томилж байгаа нь өөрөө бидний хамгаалуулах эрх зөрчигдөж байгаа нэг хэлбэр гэж ойлгох нь зөв үү? Тий. Зөв. Хамгаалуулах эрх гэдэг маань бол бас ийм цогцоолголт байна гэдээ аваад үзэж байгаа. Тэгэхээр тэр дотор нас төр өөрөө хэрхэн ажиллаа зохион байгуулж байгаа гэдэг зүйл чинь бас нэг хөдөлгөөгч хүч нь болж орж ирж байгаа байхгүй энэ хамгаалуулах гэдэг эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор гол хөдөлгөөгч хүч нь төр төвлөрөөд байна. Гэтэл төр өөрөө түүний одоо тэр хүчээ буруу зохион байгуулвал ямар байх вэ? Зөв зүйтэй сайн зохицуулбал энэ ямар үр дүнтэй байх вэ гэдэг нь шууд хамааралтай байгаа учраас бас зарим талаараа тийм гэж хариулж байна. Харамсалтай нь одоо өнөөдрийг хүртэл бол биднээс бас үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан иргэний эрх чөлөөнийхөө ойлголтуудыг бол биднээс янз янзаар тайлбарлаад яваад байна. Тэр энийг нэг утгаар тайлбарлаж, ойлгож, хэрэглэж занших гацаагүй шаардлагатай. Би ийм эрхтэй миний эрхийг хангаж өгөөч гэдэг боловч яг ямар үр дүнд хүрэхээ төсөөлж чаддаг байсан юм. Тэгэхээр л бид бүхний судалгаагаар энэ эрхүүдийг тодорхойлох, дээрээс нь хэмжих боломжтой, шалгууртай болгох тухай асуудлын гол зорилго нь эндээ байсан л гэж үзэж байгаа. Энэ судалгаан дээр ингээд аюулгүй орчин гэдгийг бол юу гэх вэ гэдгийг ингээд тодорхойлцсон л байна л да. Тэгэхээр энэ судалгааны цаашдын ашиглалт нь ямар хөө байх юм? Ямар боломжууд байгаа вэ? Одоо энэ судалгаа хийснээр. За эрүүл орчинд амьдрах эрхийг хэдэн улсууд одоо өнөөдрийн байдлаар 177 улс орон үндсэн хуулиндаа баталгаажуулсан байдаг. Эрүүл гэдэгт болохоор нөгөө агаар эрүүл агаартай цэвэр агаараар амьсгалах эрх хангагдаж байна уу? Одоо цэвэр усаар хангагдаж байна уу? Одоо хөрсөн эрүүл байна уу гэд маш өргөн ойлголтыг агуулдаг учраас одоо яг энэ дээр тусгасан байгаа энэ одоо томьёол ойлголт нь одоо чухал үр нөлөөтэй чухал юм а гэж үзэж одоо ашиглахад одоо бүхий л салбарын хүмүүс ашиглахад бол үр нөлөөтэй л гэж үзэж байна л да. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд одоо иргэн болгонд баталгаатай эдлүүлнэ гэсэн 18 багц эрх байдаг шүү дээ, тий. Тэгээ багц эрх. Тэр энэ багц эрхүүдийг биднээс дотор нь задлаа. Яагаад задлсан гэхээр зэрэг энэ хэмжиж болдог нэгж эрхүүд рүү задлж байгаа байхгүй юу? Сая би тэр гоё жишээ авлаа шүү дээ. Хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж байгаа байхгүй тий. Нэг өгүүлбэр байгаа үз. Тэгтэл энийг нэгж эрх рүү задлах ямар арга байна вэ гэхээр хүн эрүүл орчинд амьдрах эрхтэй. Хүн аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Ингэхийн бол биднээс хоёулангийн тусад нь хэмжих боломж үүсэх гэдэг байгаа байхгүй тий. Тийм байна. Эрүүл нэг эрхийн нөгөө эрхт нь хамааруулаад ингээд тэгээ биднээс бантан утгачихад байгаа байхгүй тий. Тэгээд ингэж задлаад үзэхээр зэрэг Монгол улсын иргэн болгонд үндсэн хуулиар үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр баталгаатай эдлүүлнэ гэсэн эрх чөлөөний 97 нэгж эрх чөлөө бол авчиж байна. 97. 18 биш. Тэгэхээр энэ 97 гэдэг маань юу хэлж яах вэ гэхээр зэрэг төрийн байгууллагууд үндсэн хуулийн 19-ийн 1-ээр бол одоо иргэнийхээ өмнө үүрэг хүлээдэг. Иргэний эрх чөлөө баталгаатай эдлэгтэн шаардагдах эрх зүйн, эдийн засгийн бусад орчин нөхцлүүдийг нь бүрдүүлж өгнө. Иргэнийхээ өмнө үүрэг хүлээдэг байхгүй. Тэгтэл одоо биднес хуучин уламжлалт сэтгэлгээгээрээ төр маань болохоор зэрэг маньюсыгаа удирддаг, залдаг одоо улсын эрх ашиг гэж нэг юм байдаг, нэг үндэсний эрх ашиг гэж нэг юм байдаг гэд ингээд одоо нөгөө хуучин сэтгэлгээр үгүй ингээд явцсан. Тэгтэл үндсэн хуулийн 19-ийн 1-ээр ерөөсөө бүх төрлийн байгууллагууд тэрэн дотор нь улсын их хурал, ерөнхийлөгч, ерөнхий сайд, одоо засгийн газар, засаг даргууд, нөгөө яамдууд, агентлагууд бол бүгдээрээ нэг л үндсэн хуулийн заалтанд захирагдах хэрэгтэй. Тэр нь үндсэн хуулийн 19-ийн 1 иргэнийхээ эрх чөлөөг баталгаатай эрдэлхэд шаардлагатай орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөх. Тэгээд иргэний эрхэн зөрчигдөх юм бол тэр зөрчигдсөн эрхийг нь сэргээж өгөх. Ийм үндсэн үүрэгтэй байгаа байхгүй. Тэгтэл хэдүүлээ одоо нөгөө нэг хурлын тухай хууль, засгийн газрын хууль мөлүүдийг ингээд аваад үзэх юм бол нөгөө үндсэн хуулийнхаа 19-ийн 1-ээс бөөр гажаад алга болоод өгсөн. Нөгөө тогтвортой хөгжил мөгжил ямар гоё юм нөгөө уянгийн хальтайгаа юмнуудаа ингээд нөгөө хуулиндаа бичиж аваад ингээд явчихад байгаа юм л да.
Тэр одоо бидний өмнө манай нийгмийн өмнө ямар зорилго тавигдж байна вэхээр ерөөсөө бүх одоо төрийн болон иргэний төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг үндсэн хуулийн зорилго зарчмуудад яв цав нийцүүлэх. Тэр үндсэн хууль муу айн эднэс гэж ярьдаг улсууд байдаг. Би заримтай нь бол санал нийлдэг. Гэхдээ биднээс үндсэн хууль бол үндсэн хууль. Мууч байсан дагах ёстой. Дагжаад дараа нөгөөдхийгээ засна. Тэгтэл одоо өнөөдөр ямар байдал хүрч байгаа нэг вэхээр муу айн гэж хүмжилж байгаа хэрнээ үндсэн хуулигаа эсвэл арай сайн ч байна гэж хэлж байгаа гэсэн хэрнээ биднээс үндсэн хуулиа дагаж мөрдөхгүй байна. Одоо жишээлбэл их хурлын тухай хуулийг аваад үзэх юм бол тэрэн дотор үүрэг гэдэг үг байхгүй. Бүгдээрээ эрхтэй гэж бичсэн байж байгаа. Тэгтэл үндсэн хуулийн 19-ийн 1-ээр бол бүх төрийн байгууллагууд бол бүгдээрээ үүрэг хүлээх учиртай. Үүрэг хүлээх ёстой. Иргэнийхээ өмнө шүү. Тэ. Тэр энэ одоо судалгааны ажлын үр дүнг бол биднээс би бол хоёр өнцгөөс харж байна. Нэгдүгээрх нь бол одоо биднээс өөрсдөө нийгэмд иргэн болгон төрийн бус байгууллага, бизнесийн байгууллага биднээс төрийн байгууллагууд нь бүгдээрээ одоо биднээс энэ үндсэн хууль дээр байж байгаа ойлголтуудыг үг болгоны утгыг нэг утгаар ойлгодог болох хэрэгтэй байна. Тэрэнд нэмэр болох болов уу гэж ингэж бодож байна. Хоёрдугаарх нь бол манай энэ төрийн байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэр, хууль, дүрм, журмууд тэрэн дотор орж байгаа үгнүүдийн утгууд бол манай үндсэн хуулийн 16 дугаар зүйлд бүрэн нийцсэн байх учиртай. Ингэжж биднээс нөгөө нэг нийгмийнхаа өмнө тавьсан зорилгоо, үндсэн хуулиар тогтоосон зорилгоо хэрэгжүүлж чадна. Энийний үр дүнд яах вэ? Иргэдийн эрх чөлөө хангагдах учиртай. Хууль сахиулах салбарт одоо ажиллаж байгаа алба хаагчид байлаа гэж бодоход хүний эрхийг хангах, хамгаалахад бид нэр хэрхэн оролцох юм бэ? Аль хүрээнд ажиллах юм бэ гэдгийг бас тодорхойлоход бас төвөгтэй нөхцөл байдлууд үүсэж болцсошгүй. Тэр үед бол энэ нэр томьёо тайлбар тодорхойлтууд маань бас тодорхой хэмжээний чиглэмж болох болов уу гэж найдаж байна. Одоо үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2-т бид эрүүл аюулгүй орчинд амьдрах хамгаалуулах тий радио салбараас хамгаалах эрхтэйгээ заачсан байна. Энэ эрхээ бид хамгуулж чадаагүй гэс үүдээд иргэд өвчилж байна. За өвчлөнгүүд араас нь үргэлжлүүлээд 16-гийн 6 дугаар зүйл эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. За дээрэс нь иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үйлчилгээ үзүүлэх болцол журмыг хуулиар тогтоох хэрэгтэй гэдэг 16 дугаар зүйлийн 6 тус заачсан байна. Тэгэхээр эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж авах эрхтэй гэдэг ойлголтыг бас та бүхэн судалж үзэхэд яг ямар асуудал анхаарал татчихив. Одоо өнөөдөр юу гэдгийг эрүүл мэндэд хамгаалуулах эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэж байгаа боловч мөнгөгүй хүн өнөөдөр эмнэлгийн тусламж авахд бас бэрхшээлтэй л болчихлоо. Ийм нөхцөл байдал нийгэмд харагдаж байна. Эрүүл мэндийг хамгаалуулах эрх дотор юу гэж байна гэхээр хүний бие организм хэвийн үйл ажиллагаагаа явуулах тийм ээ. Тэр одоо үндсэн нөхцөлийг л бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажиллагаа орж байгаа. Тэнгүү түүнд яаж дэмжлэг үзүүлэх вэ гэхээр одоо сөрөг нөлөөллийг арилгах, тодорхой түвшинд бууруулах, тий сайжруулах, бие организмын хэвийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх, тий сайжруулах ч гэдэг юм уу. Энэ одоо ойлголтууд бас нэвчилсэн байдлаар орж ирж байгаа. Тэгэхээр мэдээч хэрэг хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээг хангах асуудал энд яригддаг. Тийм учраас ямар хязгаарлагдмал нөхцөл байдал бидэнд бий байгаа юм. Түүнтэй уялдаатайгаар төр түүн дээр ямар одоо бодлогын чанарт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа. Тэндээс нь би ямар хэмжээгээр хүртэх хэрэгтэй бэ гэдгийг тодорхойлоход бас энэхүү одоо ойлголтын тодорхойлолтын мөн чанар бас агуулгадана. Эрүүл мэндийг хамгаалуулах гэхээр нэг миний зүгээс эмнэлэгт очих тэр биетүүлдэл хамгаалуулах эрх мэт ойлгогдоод байгаа боловч төрөөс тэр эрүүл мэндийн тогтолцоог зөв бүрдүүлэх тухай асуудал. За бүр цаашлаад одоо энэ эрүүл мэндийн даатгал гэдэг ч юм уу. Энэ бүх асуудлыг нөгөө нэг иргэний эрхийг буюу тэр иргэнийг эрүүл байлгахад тэгээд цаашлаад иргэн өвдсөн тохиолдолд нөгөө нэг хэвийн байдалд очих шаардлагатай бүр цогц арга хэмжээг хэрэгжүүлэх тухай агуулгаар бид тодорхойлсон гэсэн. Тэр зэрэг эдгээр зүйлсийг тодорхойлохгүй болохоор зэрэг нөгөө хуулийнхын зохицуулалт, хуулийнхын хэм хэмжээний ойлголтууд ялгаатай болчдөг. Тэрэндээ нийцүүлээд байгууллагын бүтэц тогтолцоо хийгдчихээр зэрэг нөгөө нэг иргэний эрх хамгаалагдах эрх нь бүрэн хангагдаж чадахгүй буюу бидний өмнө нь харж ирсэн нөгөө нэг илүү явцсан байдлаар эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлэх асуудлаар тодорхойлогдох гэдэг байсан. Тэгэхээр энэ агуулгыг бас нэг залруулах, за цаашдаа энэ хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд, хуулийн төсөл боловсруулахад бас энэ аргачлалуудыг санаа авах гэдэг энэ агуулгаар бас тодорхойлсон боловсруулсан гэж хэлж болно доо. За хамгаалуулах эрхтэй холбоотой асуудлыг бас дахиад цаашдаа ярина. Тэгэхээр энэ судалгаан дээр бас өмчлөх эрхийн асуудал орж ирсэн баг. Тийм ээ.
Тэгэхээр одоо иргэний шударгаар хөдөлмөрлөж өмчтэй болох энэ эрхийг яг үндсэн хуулинд туссан агуулга өнөөдрийн төвшөнд яг бодит байдал дээр тий хэрэгжиж чадж байна уу? Үндсэн хуулинд туссан агуулгаар яг үнээр бод хэрэгжиж чадж байна уу гэдэг дээр бас судалгаа ямар хаалцуулт гарсан бол нэр томьёоны хувьд ямар өөрчлөлт байгаа вэ? Хүн өмчлөх хэрэгтэй байна гэж. Тэгвэл өмч гэдэг чинь юунаас үүддэг юм бэ гэдгийг биднээс тодорхойлох хэрэгтэй болж байгаа байхгүй юу? Өмч. Эсвэл одоо өмчлөх гэдэг маань юу вэ? Тэгэхээр энэний цаана юу болоод явчихна гэхээр зэрэг хөдөлмөр гэдэг заавал гарч ирээд байгаа. Хүн хөдөлмөрлөж үн цэнтэй зүйлийг бүтээн. Хөдөлмөрлөж. Хөдөлмөрлөөгүй бол тэр бол үн цэнтэй зүйл бол биш. Тэр хүн өөрийнхөө хөдөлмөрийг шингээгээд бүтээсэн бол эргээгээд тэрнийхээ үр шимийг нь буцааж хүртэх хэрэгтэй байдаг. Тэрнийг нь манай үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр бас хэлсэн байж байгаа байхгүй юу? Үр шимийг хүртэх. Үр шимийг хүртэхийн тулд ямар нөхцлүүд хэрэгтэй вэ? Тэр хүн өмчлөх хэрэгтэй байх ёстой, эзэмших хэрэгтэй байх ёстой, ашиглах хэрэгтэй байх ёстой. Энэ мөн манай үндсэн хуулийн 16 дугаар зүйлд орсон байж байгаа байхгүй юу? Тэр энэ үндсэн хуулийн манд гол үзэл баримтал маань нэг нэгээр нь аваад үзэх юм бол бүрэн ойлгохдохгүй байж магадгүй. Үндсэн хуулийн тэдгээр зүйл тийм зүйл байгаа шүү дээ. Энэ дээр тийм байгаа шүү. Тэгээд инхээр зэрэг маш сайн хоорондоо уялдаад байгаа. Тэрнийг нь би одоо нөгөө системийн нийцэл гэж хэлээд байгаа байхгүй юу? Хоорондоо уялдаатай айгүй сайн хууль болсон юм байна гэж хэлээд байгаа байхгүй юу? Тэгш судлаачийн хувьд хөдөлмөрлөж энийг ингээд шударгаар үйл хөдлөлийг хөдлөх хөрөнгөө олж аваарай гэсэн санааг үндсэн хууль тусгасан нь маш оновчтой гэж санагдаж байгаа. Тэгэнгүүт шудраг гэдэг үгийг бид нар тодорхойлохдоо болохоор нийтээр дагаж мөрдөх ёс суртахуун гэж байгаа. Ёс зүй ёс суртахууныг бол бид нар цаасан дээр тэмдэглэдэг те. Болон эрх зүйн баримт факт зарчимд баримтлан эрх зүй бол бид нар хуулийн хүрээнд бол цаасан дээр буулгаад тэрийг дагаж мөрддөг те. Энтэй холбоотойгоор бид нар шудраг гэдэг үгэн дээр тулгуурлан өмчийн эрх үүсэх юм байна. За энийг бид нар үл хөдлөх хөрөнгөө эзэмшиж болт юм байна, өмчилж болт юм байна, дараа нь энийг өв залгамжлуулж болт юм байна гэдэг зүйл төр. Үл хөдлөх хөрөнгийг мөн адил бид нар бас тодорхойлох хөдлөх хөрөнгө гэх тус тустай байгаа те. Үндсэн хуулийн дээр хуулийн дээр бол заахта үл хөдлөх хөрөнгийг дийлэнхтэй бол газраас салгаж болохгүй гэсэн байгаа. Бидний хувьд бол тодорхой орон зайг эзлэн оршиж буй хөрөнгө. Хөрөнгө гэдэг зүйл дахиад бид нар тайлбарлахдаа үнэлэгдэхүйц байх хэрэгтэй. Тэрийг хэмжиж болдог байх хэрэгтэй тий. Тэгэхээр бидний тодорхойлсон тодорхойлт бүр хэмжигдэхүйц байгаа. Яаж ч байсан эхний ээлжинд бүгдөө саяхан нэг бас нэг хүн хэллээ шүү тий. Хэмжиж болвол сайжруулж болно гэж байгаа тий. Тэгэнгүүт бид нар магадгүй хэмжиж чадахгүй байж сайжруулна гэж яриад байдаг. Эрхээ эдлэнэ гэж яриад байдаг. Ингээд ойлгохгүй юмаа бид нар сайжруулж чадахгүй. Тэгэхээр бидний энэ хийсэн судалгаа, системийн инженерчлэлээр хийсэн хамгийн гол зүйл бол хэмжигддэг байгаа те. Нэг бид нар магадгүй эрхээ эдэлж байгаа өнөөдөр бид нар 3 байна гэж те. Одоо нэг аж аргалын индекс гэл. Одоо бид нар бол дандаа л дундуур хойшоо байр эзэлж штэ те. Тийм яаж ч нэг хэмжүүр байна. Магадгүй үндсэн хууль дээр бас ийм хэмжүүр байд. Бид нар 5 байвал яаж 6 болох вэ гэдэг хамгийн гол зүйлийг шигтгэж өгснөөрөө энэ дээрээ бидний судалгааны маш том давуу тал бий болсон гэж бодож байгаа. Одоо зүгээр яг нөгөө практик дээр гэдэг юм амьдрал дээр ингээд нэг ийм өмчлөх хэрэгтэй холбоотой асуудал үүсгэх нэг ийм газрын маргаанд үүсдэг шүү дээ. Тэгэнгүүт нөгөө за энэ бол яалтчгүй Нако Гарден хотхон бол одоо юу гэдгийг голын голдрол дагуу тий. Ингээд болт баригдсан байна. Ингээд хүний нүдээр харахад л ойлгомжтой. Яалтчгүй үер буулаа гэхэд одоо энэ газар нь өөрөө нөгөө талан суухтай тий. Ийм ойр газраа энэ бол байж болохгүй гэдэг байдлыг тандаад байдаг. Олны тандаад байдаг, шүүмжлэлдэг. Нөгөө талдаа бол шүүхийн шийдвэрээр засдаргын захирамжаар бид нэр авчихсан. Шударгаар авсан гэдэг агуулгаар тайлбарлаад байдаг. Тэгэхээр энэ дээр одоо нөгөө түрүүний таны хэлсэн нэг одоо нийтийн хэмжих нөгөө ёс суртахууны асуудал бас тохиолж мөрдөгч. Энэ асуудал мөрдөд нь. Тэгэхээр бид яг юу гэж ойлгох юм? Шүүхийн шийдвэртэй даргын захирамжтай учраас шудраг гэж ойлгох юм уу? Эсвэл үнэхээр практикаа ингээ харж яхад үер буулаа гэхэд урсаад явчих газар дээр өнөөдөр ингээ барьцсан нэг нь одоо юу гэх юм те. Энэ ойлголтыг юу гэж ойлгох вэ? Үндсэн хуулийнхаа үндэскээс харах юм бол тэр анхны тэр газар олгож байгаа одоо олгох үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль дүрм журам нь үндсэн хуулийн 19-ийн 3-т нийцсэн байсан үгүй юу? Тэрнийг биднес харах хэрэгтэй тий. Тэрнийг харах юм бол ер нь би бол одоо баг байхгүй байсан болов гэж бодогдчихжээ л да. Тэгэхдээ тэрэн дээр бол би нэг одоо тэр хин нэг хүнийг бид буруутгах гэдэг байгаа биш. Биднээс энэ судалгааны ажлын маань гол зорилго маань
биднүүсийн өнөөдрийн үйл ажиллагаа амьдралын маань зохицуулж байгаа хууль дүрм журмууд маань хаана доголдолтой хаана цоорхотой байна уу гэдгийг биднээс таньж мэдэх хэрэгтэй. Тэрэнд хэрэг болох юм болов гэж ингэж бодоод байгаа. Тэрнээс одоо дондгийн үед энэ гарсан юу байна гэхэл дондгийгаа аваачаад шорон тийчгээр тэр нөгөө алдаамаа засагчгүй гэвэл засагдахгүй шүү дээ. Одоо бүгдөө сая ганцхан газрын өмчлөгтэй холбоотой асуудал ярингууд буцаагаад 16-гийн 2 руу бас шилжиж болж байгаа юм те. Аюулгүй орчинд амьдрах. За энэ фактн дээр бүгдөө сая яг жишээ дурдаад хэллээ шүү дээ те. За түрүүний хэлсэнчлээ хин нэг буруутгах гээд байгаа биш. Гэхдээ бид нарт ингээд баримт байна. За ээжээс энд барьцсан. Тэгэнгүүт голын голдрол болоод одоо ялангуяа тэр аюулгүй орчинд амьдрах чинь болоод нийгмийн болоод байгалийн хүчин зүйлийн сөрөг нөлөөлөл гэж байгаа те. Тэр зүйл бид нар байгалыг бол удирдах чадахгүй. Харлаа шүү дээ. Яг тэр голдрол баригдахаас өмнө байгаль ямар хүчтэй вэ гэдгийг харуулж байгаа байхгүй. Тэр болгон том контейнер машиныг урсгаал тэр далан руу ороод ирэхэд манайх яг бэлэн ноцоос байсан уу? Шууд чигээр нь урсгах далан байсан уу? Тэ? Тэнгүүд бид нар нийгмийн буюу тэнд яригдж байгаа маш олон айл өрхүүд уярч сүтлээ. Нэгдүгээрт, хоёрдугаарт энийг давхгүй даа гэж бодож исэн далан хүртэл давж хоёр тал руугаа одоо там богд нөгөө талдаа сэлб хотхон. Одоо би үл хөдлөлт ажилтдаг хүний хувьд ялангуяа тэрэнд айгүй эмзэг хандж байгаа байхгүй юу? Сэлб болвол хуучин ус орж ирээгүй байхад үнэлээд ингээд банкаар ингээд хүмүүс зээл авч болдог байсан. Одоо ямар факт байна гэхээр тэр магадгүй ганц барилгаас болоод ус урсаагүйгээс болоод далан давсантай холбоотой банк барьцаанд авах байсан. Тэгэхээр сэлбэд одоо амьдарж байгаа тэр хүмүүсийн эрх ашиг хаана хөндөгдөх вэ? Би энийг худалдаж чадах юм уу? Эсвэл насаараа энэ байранд амьдрах юм уу? Эсвэл бэлэн мөнгөтэй хэн нэгэнд худалдах уу гэдэг ийм асуудал. Тэгэнгүүт энийг хэн өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхийг олгоод байгаа. Тэ? Энэ маань бусдад нийтээр дагаж мөрдөж байгаа эрх ашигыг нь яг хамгаалаад байгаа юм уу? Магадгүй 1-2 хүний эрх ашиг тэнд хөндөгдөж байгаа юм шүү дээ. Магадгүй гарын үсэг зурж олгодог бол гарын үсэг хин зурсын тэрэнд нь буцаагаад хариуцлага тооцох. Энэ хуультайгаа уялдуулаад магадгүй үүргийг хүлээх те гих мэтлэнгийн зүйлүүд бидний энэ хуультай уялдаатай орж ирж байгаа гэж бол бодож байгаа. Үндсэн одоо бүх зохицуултуудыгаа төрийн тэр одоо нөгөө газрын зөвшөөрөл олгодог, байшингийн зөвшөөрөл олгодог нөгөө эн чинь зөвшөөрлийн орон болцсон шүү дээ тий. Тэр бүх процесс нь манай үндсэн хуулийн үзэл баримтлал, үзэл санаанд нь яв цав нийцсэн бол өнөөдөр их шиг ийм хачин одоо хэрүүлтэй, маргаантай ийм нөхцөл байдал бий үүсэхгүй л байсан гэж би одоо баттай итгэж энэ судалгаа хийсний дараа. Тэгэхээр үндсэн хуулийн 2 дугаар бүлэгт одоо хийсэн нэг томьёоны судалгааны асуудлыг өргөжлүүлж байна. Тэгэхээр үндсэн хуулийн одоо 2 дугаар бүлгийн 16-гийн 8 дугаар зүйл дээр зохиол бүтээл төрөх хэрэгтэй, түүнийхээ үр шимийг хүртэх хэрэгтэй гэж үндсэн хуулиар олгочихсон эрх байгаа. Гэхдээ өнөөдөр яг өнгөрсөн хугацаанд ч тэр яг энэ зохиолчдын хувьд өөрсдийнхөө бүтээл төрүүлийнхаа үр шимийг үнэхээр хүртэж чадж гин үгүй юу гэхээр бас олон эргэлзээтэй асуудал байдаг. Тухайлбал нөгөө бүтээл төрүүлүүдийг нь одоо юу гэдэг тийм ээ хуулбарлаж тараах, зарах, асуудал зөвшөөрлгүйгээр ашиглах. Сүүлдээ бүр уран бүтээлчдийн хувьд энэ бол миний бүтээл, энэ бол миний бүтээл гэдэг байдлаар одоо тодорхой уран бүтээлүүдийг одоо булаацалдах асуудал ч гэсэн нийгэмд одоо нэг хэсэг бас өнгөрсөн жилд тийм. Тэгэхээр одоо яг энэ манай зохиолчдын хувьд бүтээл төрөгчдийн хувьд үнэхээр яг эрх зүйн орчин нөхцлүүдээ ингээд аваад үзэх юм бол өөрсдийнхөө бүтээл төрүүлийнхаа үр шимийг яг 100% хүртэж чадж гин үү? Үндсэн хуулиар олгогдсон энэ эрх үнэхээр хангагдаж чадж гин үү гэдгээр таны ямар байр суурь илэрхийлэх вэ? Мэдээж энэ дэлхийн олон өнцөг болон бүрт харилцаа адилгүй байгаа. Тодорхой хувьтай 100% гэж хэлж байдгүй. Ямар санд дэлхий дээр одоо том мөнгө эргэлдүүлдэг энэ мапууд чинь бол тухайн үед энэ 5 янзаар мөнгө олдог байсан. Тэрний тэргүүнд нь одоо энэ зохиогч ирэх байсан шүү дээ. Тэ. Энийний асуудал зарим газрууд одоо байж л байгаа гэж бодож байна. Монголын хувьд бол энэ бол 20-30% ч хүрээгүй болов гэж санаж байна. Энэ тал дээр энэ хуулийг хэрэгжүүлэхэд энэ гүйцэтгэх засаглалын одоо онцгой үүрэг, идэвхтэй үйл ажиллагаа бол хэрэгтэй байгаа нь бол тодорхой. За зарим нэг талаар жишээлбэл дууны уран бүтээлч нар гэдэг юм уу, яруу найрагч, хөгжмийн зохиолч, за фонограм бүтээгч эдгээр улсууд бол за
нэг хоёрхан салбараас одоо юу гэдгийг бүтээл ашиглуулсны төлбөрийг авч байгаа. Маш олон салбар бий. Тэр дотроос бол одоо бүгдээрэнд нь бол авч чадахгүй байна. Манайх бол бид нарын Mobicom, Skytel, Unitel зэрэг энэ үүрэн телефонуудаас л авдаг юм голчлон гол юу нь одоо авах хувьд хамтдаа дууга хэрэглэгч зараад тэрнийг одоо тодорхой хуваар 50-50 гэдэг ч юм уу 60-40 гэдэг ч юм уу ийм зарчмаар аваад ирсэн. За энд бол маш олон юмнууд биш үү. Одоо автобусны буудал, энэ онгоцны буудлууд байна тийм ээ. Тэр дотор ихшгэлжил энэ бар, ресторанууд байна. Тэр дотор тэр бүтээлүүд нь ихшгэлэн бол мөнгө нь орж явах хэвээр. Караокенууд байна одоо. Байшингийн булан болгоно караоке байгаа үстэй. Тэрэнд ороод Эрдэнэбаатар би давхиж ороод нэг дуу дуулахтал тэр мөнгө нь одоо Япон Солонгос центр руу тэгж ордог. Караокед орлоо бол унтаж яхад нь дансруун дээр өөрийнх нь очих хөстэй хов нь ороо явдаг байхгүй. Энэ систем хэрэгжижээж тодорхой төвшөнд үрдээл гэж яригдах болов уу гэж ингэж бодож байгаа. Тэрний өмнө бид нар бас яаралтай ярихгүй бол асуудал нэлээд хүчтсэн байна. Боловсралгүй болоод тэр юм уу эсвэл боловсролын дутмагчлаасаа болж байгаа юм уу эсвэл үнэндээ авиасын дутмагчлалтай болоод даган дуурах зүйлс бий болж байгаа юм уу? Хүний бүтээлийг хулгайлдаг уран бүтээлч нар маш олон болсон. За би зохиогчийн хувьд ярьж байна. Гүйцэтгэгч одоо бүтээгчийн хувьд ярив. За гүйцэтгэгчийн хувьд бол одоо замбраага алдсан юмуд байгаа. Зохиогчийн хувьд гэхэд одоо хүний шүлгийг бадаг бадгаар нь хулгай хийгээд дуу хийчихдэг ус зөндөө байна шүү дээ. Миний бичсэн шүлгнээс 4 мөр аваад дээр нь эндээс одоо юм нэмж хажирлаад шин дуу болгоод тэрийг олон түмэн цацаа явдаг усууд жишээлбэл байна л гэсэн санаа. Би энэ дээр бас нэлээд хэдэн жилийн өмнө бас энэ хэлэлцүүлэг болоо энэ дээр бас нэлээд томоохон шүүмж тавьж ирсэн. Тухайн цаг үеийн уран бүтээлчид хэрхэн хулгай хийж байгаа талаар бүгдээрингийн бас нэлээд дэлгэсэн шүүмжүүдийг бас дэлгэж ирсэн. Энэ асуудал өөрөө бүр одоо хамгийн хүнд хэрэг байхгүй юу? Мэдсэн мэдээгүйгээр хулгай хийж олон түмэнд ингэж өөрийнхөө бүтээл мэтээр хүний амин эрхийг, зохиогчийн амин эрхийг өөрөөр хэлбэл нэрийг ядаж дурдуулах эрхийг булааж авч шүү дээ тэр чинь. Булааж аваад өөрөө үг үсгийнх нь жаахан өөрчлөөд бадаглал зүүхийн яг аваад логикийг аваад тавьчих байгаа байхгүй юу? Тэгээ хулгайгээд өөрийнхөө бүтээл болгоод тэр бүтээлээс ашиг бүтээд явж идэг. Энэ бол одоо хоёрхан мөр энийг тодорхойлдог юу тэр зөвлөл энэ төр бол гадны оронд байдаг юм байл л дээ. За энэ хоёрхан мөрийг эндээс хулгай хийсэн байна гэдгийг тодорхойлоход тэр чинь нөгөө том мөнгө иргэдэг газар бол маш их хэмжээний мөнгө хэдэн тэрбум долларын хэмжил гарч ирдэг байхгүй. Энийг одоо бид нар бас ярих хэрэгтэй гэж ингэж боддог. Хамгийн түрүүнд энийг ярих хэрэгтэй. Тэгээд энэ хуулийн хэрэгжилтэндээ анхаарах хэрэгтэй гэж хэлж байна. Одоо нэн дараа хэрэгжүүлэх арга хэмжээ бол энэ. Түрүүнд нь бол ёс суртахуунаар болдог байсан. Бас юм ч нөө юутай ялгаа заахтай. За эндээс би хулгай хийсэн байх шүү гэдгийг тэр магадгүй мдэггүйгээр хулгай хийж болно шүү дээ. Тийм ээ? Мэдсэн даруйда түүнийг одоо залруулдаг тийм юм байсан. Одоо бол мэдсэн мөртлөө үл тоосон юм зүйлс бол их байна шүү дээ. Их сургуулийн багш нарын одоо судалгааны ажлын хувьд бол бүтээн гэдэг бол нэг талаасаа эрхэн юм шиг мөртлөө нөгөө талаасаа бас ажил хэргийн хувьд үүрэг болж явдаг. Хамгийн түгээмэл байсан одоо 2 жишээг би ярил л да. Ялангуяа одоо докторийн түвшний судалгааны ажлуудад дээр бол оюуны өмчийн хулгайнуудыг бол одоо таслан зогсоохгүй бол тэр ажил бол яг тэр хүний үндсэн өөрийнх нь хийж бүтээсэн судалгааны ажил гэхээсээ илүү өөр олон хүний судалгааны ажлын үр дүн баг ингээ авчираад нэгтгээд тийм ээ өөрийн ажил болгоод тэмцэн тавьсан ажлуудаас зөндөө байна. Тэгээ энтэй холбоотой жишээлхэд бол би өөрөө яг одоо бодит амьдрал дээр ажил хэрэг дээр бол бидний ажлыг бол жишээлхэд яамнаас тухайн үед бол одоо пайлаар нь одоо өгөөч. Яг л энэ 2000 оны ихэнх үеэс өмнөх 2000 оны 2005 оноос хойш хүмүүс их бол байгаад байгаа юм шиг байгаа юм пайлаар. Бид тэрнээс өмнөхүүд бол хараахан бас пайлаар бүрэн дүүрэн яах нь цугларч амжаагүй сан болж тийм ээ улсад. Тэгээ тэр үед би жишээлхэд би санахад миний үчи одоо бүр полопин дээр л ингэж копицснийг л одоо өгдөг байлаа.
Тийм одоо нөхцөл нь угаасаа тийм байсан тийм ээ. Тэгээд би чи 2003 онд одоо доктор хамгаалсан хүн болохоор тэгээд тэрнээс хойш бол 5 он 10 онд бол харьцангуй өөр болоо технологийн шийдлүүд програмуудад одоо өөр болсон учраас тэр сангууд байдгийн юм шиг үлээ. Тэгээ бид нарыг бол ингээд тэр ажлуудыг ингээд одоо сан бүрдүүлэх зорилгоор явуулж байгаа. Энэ гол зорилго бол энэ оюуны өмчийн хулгайгаас яахын урьдчилан сэргийлэхтэй холбоотой. Нөгөө бүтээцэн төрөгцөн судлаач өөрөө тэрнийхээ үр шимийг хүртэх гэхээр тэнд хин нэгэн хүн тэрийг өөр нэг юм жижигэн ном болгоод ч юм уу нэг судалгааны ажил болгоод нэг жоохон хуургаад өөрчлөө, зарим нь хуургаж өөрчлөөгүй ч ашиглаа явж байгаа тохиолдлууд зөндөө байж идэг. Тэгэхээр энэ нэг талаас энэ асуудал гарч байгаа. Нөгөө талаас бас яг манай салбарт яригдж байгаа энэ үр шимийн хүртэхтэй холбоотой жишээлхэд энэ хуурамч бичиг баримтын тухай асуудал яригдж байгаа. Ялангуяа дипломын хуурамч дипломуудын асуудал. Яг диплом гэдэг бол хүний ажил мэргэжлийн хүрээнд өөрөө ямар ажил мэргэжил эзэмшснээ баталгаажуулж байгаа тэр бичиг баримт. Гэтэл энэ нөгөө талаас яг энэ асуудалтай бас холбогдож байгаа юм шиг. Тэр хүн чинь нэг хүний диплом буюу өөрөөр хэлбэл судалгааны ажлын төвшөнд, докторийн төвшний, магистрийн төвшнийхээ судалгааны ажлын төвшөнд бүтээсэн бүтээлийн нэг хүн хуурамчаар тэрийг үлдээд өөрийнхөө нэрийг судалгаан дээр нь тавиад, тийм ээ, судалгааны бүтээл дээр нь тавиад магистрийн зэрэг, докторийн зэргийн дипломыг авч байгаа байхгүй. Тэгээ энэ хоёр асуудлын дээр яригдаад байгаа гэж би ойлгож байна. Нэг талаас бичиг баримт хуурамчаар үлдэх, нөгөө талаас тэр хүний хийсэн судалгааны ажлын бүтээлийг өөрийн нэр дээр хуурамчаар ячиж гинөө бий болгочихж шít. Тэгээд энийг би миний хийсэн судалгааны ажилгээ тэрнгээр ямар нэгэн ажилд орох ч юм уу. Үр шимийн хүртээ яваад ш тэр хүн. Гэтэл тэр хүн огт хийгээг. Өөрөөр хэлбэл тэр хүн тэр судалгааны ажлыг одоо хийж зэрэг хамгаалснараа, магистрийн зэрэг ч юм уу, докторийн зэрэг хамгаалснараа ажилд орох нөхцөл нь дэмжигдчихэж байгаа байхгүй. Ажлын байранд тавьдаг шаардлага нь хангагдаад. Тэгэхээр чи эн чинь нэгсэндээ тэр хүн хийсэн үр шимийг өөр нэгэн одоо хуурамч бичиг баримт бүрдүүлсэн итгээд үр шимийг хүртээд яваад байгаа байхгүй. Тэгэхээр энэ мэтэр одоо асуудлууд бол энэ салбарт бол энэ бүтээх үр шимийг хүртэх асуудал дээр бол бас гарч ирж байгаа гэж би бодож байгаа. Зүгээр одоо миний өөрийн салбарын төвшөнд мэдэж байгаагаар. Тэгэхээр энэ бол харьцангуй гэхдээ одоо сүүлийн үед цэгцлэгдэх гээд бодлогын төвшөндөө хууль дүрм журмууд батлагдаад явж байгаа. Тийм учраас би ондод энийг айгүй талархаж хүлээж авч байгаа. Одоо энэ салбарын судлаач багш хүний хувьд энэ бол нэлээд бүр эртнээс яригдах хэрэгтэй байсан асуудал. Гагцхүү манай улсад нэлээд одоо сүүлийн үед энэ асуудлыг бас анхаарч үзэж эхэлж байгаа нь бас жоохон харамсалтай байгаа гэж. Одоо энэ дээр яг нь үндсэн хуулийн дээр бол заасан байгаа шүү дээ. Үр шимийг хүртэх хэрэгтэй. Тэгэхээр энэ үр шим гэдгийг юу гэж ойлгох юм гэдгээ бас тодорхойлтосоо бид бас ярмаар байгаа байхгүй юу? Одоо үр шимийг нь хүртнэ гэд тэгэхээр бид нар нийтлэгээрээ одоо материалын зүйлээр бодоод идэг. Тэ одоо би хідэн төгрөгийн орлого олж ийн. За миний нэр хідэн удаа дурсагдж ийн ч гэдэм үү. Тэ одоо миний дансанд хідэн төгрөг орж ирж ийн. Би энэ ажлаар хідэн бүтээл гаргавч гэдэм үү. Ингээд илүү материалын зүйлээр нь бид нар үр шимийг нь хараад идэг. Яг бид нар энэ судалгааныхаа ажлыг хийхдээ болохоор үр шимийг хүртэн гэдэг маань өөрөө биет болон биет бус гэдэг хоёр хэлбэртэй байд юм байна. За биет хэлбэр бол бид нар угаасаа мэдчихэе. Гэтэл биет бус хэлбэр гэдэг маань өөрөө энэ хүн бүтээснээрээ хин нэгэнд дурсагдах, хин нэгэнд хүндлэгдэх, хин нэгэн өөрийнх нь бүтээлийг ишилж аваад тэнд ярих ч гэдэм үү те. Ингээд ямар нэгэн байдлаар тэнд мөнгөөр хэмжиж болохгүй боловч тэнд нөгөө үнэт зүйлүүд бий болж идэг. Тэр үнэт зүйлүүд нь өөрөө бас нэгэн төрлийн маш том үр шим байгаад. За тэгээд бид нар бас яг энүүгээрээ үр шим гэдгийг бол тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлсэний үр дүнд бусдын хэрэгцээг хангахад харьцангуй давуу талыг бий болгож байгаа. Биет болон биет бус энэ одоо өрн цэнийг бол бид нар үр шим гэж тодорхойлсон байна. Тэгэхээр одоо бол бид нар түрүүн хоёр хүн маань зочин маань ч гэсэн хэлж байна. Одоо бид нар энийг хэмждэг болж байна те. Одоо судалгааны өгүүл бүтээлүүдийг бид нар санд оруулдаг болж байна гэд. Гэтэл одоо болохоор бид нар цааталт нөгөө суур болсон тэр нөгөө материаллык үр шимүүдийг л очиж хэмжих гээд байгаа. Гэтэл энэ буцаагаад нөгөө материаллык бус хэмжигдэхгүй тэр нөгөө зүйлүүд нь бас ямар байгаа юм бэ гэдгийг бас анхаарч үзэх хэрэгтэй юм байна гэж бол судалгаан дээр илүү одоо тэрэн дээр фокуслж ирсэн. Ганцхан тэр бүтээгч дээр материалын байдал ирдэг зүйл бол биш шүү дээ. Энэ бол жишээлбэл Японы хойд нутгийн хавар гэдэг дуу байна. За Японд одоо ард түмэн бол каракойлог дуулах дуртай ард түмэн юм. Дуулахаас өмнө хамгийн түрүүнд бидний нөгөө халуун хэлгийн нутгаа дуулдаг шиг тэр дууг дуулдаг гинэ. Тэгээд тэр зохиогч нь Монголд ирсэн байхгүй тэр 10 оны үед. Тэгээд би тухайд утга зохиолын дэд сургуульд ажиллаж ирсэн. Тэгээд оюутнуудтайгаа уулзсан чи тэр хүн тэгж ярьж ирсэн.
Би 5 дуу зохиосон. Нэг дууг нь манай Японы 144 сая ард түмэн бүгдээрээ мэднэ. Нөгөө 4 дууг нь зөвхөн би л мэднэ гэж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө 4 зах зээл рүү гараагүй шүү дээ. Гэхдээ зөвхөн би энэ дууны зохиосныхоо төлөө долларын саятан тухайн цаг үед Японы энэ оюуны өмчийг хамгаалах газрын дарга хийжсэн хүн л дээ. Тэр Жасрак гэж байгуулга юм. Тэгээд энэ танай Монголд энийг нутагшуулах юм бол ганцхан зохиолч Эрдэнэбаатарт хэрэг болох гэдэг юм биш. Энэ улс үндэстэнд хэрэг болдог. Жишээлбэл 2000 энэ 10-аад оны үед чинь нөгөө үлгэрийн зохиол Роулингийн бичдэг чи юу илээ? Одоо шидтийн лүүтэй нэг хүүхэд гардаг Harry Potter. Harry Potter чинь тухайн цаг үед дэлхийн ард түмний 7 орчим тэрбум байсан баг. Одоо 8 болчих. Тэнд хүрээгүй газар гэж байхгүй. Тэр кино болсон, жүжиг болсон, Google-тэй болсон, одоо дуу болсон, өшөө бүтээлийн ямар олон төрөл байдаг. Тэр болгонд тэр өөрийнхөө бүтээлийг хийсэн. Дэлхийн бүх оронд хэвлэгдсэн. Тэгээд тухайн цаг үед Англи улсын Умард Ирландын мант улс шүү дээ. Дотоодын нийт бүтээгдэхүүний 14% ганцхан тэр зохиолоор бүтээж ирсэн байна. 14% шүү дээ. Тэр их гүрний 14%-ийг нэг зохиолч үрдүүлж ийн гэдэг бол гайхамшиг. Өөрөөр хэлбэл энэ хувь хүнээсээ гадна улсад орох орлого нь маш өндөр өгөөжтэй зүйл юм аа л гэж ингэж харж байгаа. Монголын нэг сайн дуу дэлхийн ард түмэнд дуулаад эхлэх юм бол тэр мөнгө нь Монголын зохиолч руу орж Монголд амьдарч байгаа юм чи Монгол руу тэр мөнгө нь орж ирнэ шүү дээ. Тэгэд Монгол тэр татварыг нь авч тэр татвар авсны төлөө бид нар дотоодын нийт бүтээгдэхүүнийх 14%-ийг бүрдүүлчих юм бол одоо маш их мөнгө харагдаж байгаа шүү дээ. Ийм хүрэн. Тийм санаатай бас төсөл. Үр шим гэдэг бол ийм. Үр шим бас одоо жишээлбэл боловсролын салбарт судлаачдын одоо судалгааны өгүүллүүд, бүтээлүүд одоо энэ факторт өндөртөө сэтгүүлүүдүүд хэвлэгдэх тусам өөрөөр хэлбэл энэ зөвхөн тэр судлаачийн өөрийнх нь нэр хүнд салбартаа эзлэх тэмээ байр суурьнд нөлөөлөө зогсохгүй тэр судлаачийн ажиллаж байгаа, амьдарч байгаа газар орны бас шинжилгээ ухааны салбарын одоо нэг үнэлэмж нь болж идэг. Жишээлбэл одоо их сургуулиуд бол энэ фактор өндөртөө сэтгүүлүүдэд өгүүлэлээ хэвлүүлсэн багш нарынхаа одоо үзүүлэлтээр бол бас нөгөө дэлхийн хэмжээнд сургуулиуд энэ жагсаалтынх нь бас үзүүлэлтүүд нь хамаарч ах жишээтэй. Тэгэхээр тэр нэг хүний зохиосон бүтээсэн зүйлийн тийм ээ үр шимийг бас тэр хүний ажиллаж байгаа тэр сургалтын байгууллага цаашлаад бүр Монгол улсын нэг томоохон сургалтын байгууллага өөрөө дэлхийд эсвэл Аз твдээ ч юм уу тийм ээ боловсролын салбартаа ихтэй сургуулийнхаа хэмжээнд ямар ранктай явж байгааг бас яах нь илэрхийлэх нэг шалгуур үзүүлэлтийг нь бас дэмжиж өгөх тийм үр нөлөөг бас өгж идэг. Тэгэхээр энэ үр шим бол хүний бүтээж байгаа бүтээлийн үр шим бол зөвхөн хүнд өөрт нь төдийгүй тэр хүний эргэн тойрондоос амьдрал ажил хэргийнх нь үйл ажиллагаанд хамааралтай бүх орчиндоос үр шимээ өгж идэг гэдгийг бас энд хэлэх гэж. Энэ зохиолчийн хуулийн дээр чинь шинжлэх ухаан, урлаг, уран зохиолын бүтээл, за энэ хөгжмийн бүтээл гэж ингэж голч яг ингэ зааж өгсөн битгий. Тэгэд энэ шинжлэх ухаан гэдэг дотор одоо энэ компьютерийн програмууд тэр дундаа одоо энэ геймүүд, одоо энэ тоглоомууд дэлхийд дээр маш их хөгжиж байна одоо. Эндээс одоо зохиогч ирэхин даа өөрөөр хэлбэл соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхий одоо нэр нь мэдгэдэхгүй долларын тэр бомтонгууд төрж өгсөн. Жаахан хүмүүс нэг тоглоом зохиогоол тэрнээс ашигаа хүртээд одоо бид нар ч хэдхэн одоо дэлхийн тэр бомтнуудыг Стив Джобсоос ахгуулаад хэдхийг мэддэг байдаг шүү дээ. Тэд нар одоо харьцуулах үс мөнгөтэй болцсон тим зохиогчийг эргэж зэмшигч нар байна шүү дээ. Тэр чинь мэдээж өөртөө өргөөж үр шимээ өртгөхөөс гадна улс их орондоо үр шимийг маш их өндөр өртүүлж байгаа байхгүй. Энэ бол энүүгээр үр шимийн тухай асуудал бол гайхамшиг юм. Одоо үндсэн хуулийн дээр болохоор зохиогч шинэ бүтээл нээлтийн одоо эрхийг хуулиар хамгаална гэдэг заагаад өгсөн. Тэгэхээр мэдээж энэ үндсэн хуулийн 2 дугаар зүйл дээр 18 эрх бол эрх харин энэхүү эрхийг хэрэгжүүлэх үүрэг төрд байгаа. Төр үүрэг хүлээнэ гэдэг үндсэн хуулинд заасан байна. Тэг яг энэ хамгаалах үйл ажиллагаа маань яг хэрэгжиж чадчихэв. Үнэхээр яг зохиогчдын бүтээл төрөлүүдийн эрхийг нь хамгаалах асуудал яг
Тэр нэг хүн миний юмнаас ингээд хуулбарлаад аваад ашигласан байлээ гэж бодъё. Тэгээ би тэрийг яг хуулбарлаад аваад ашигласан гэдгийг нотлох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэд нотлоход хувь хүн өөрөө зүгээр энэ хараа яг энэ өгүүлбэр гэж нотлоход бол энэ нотлохоо олж чадахгүй хэцүү. Яг хуулийн өмнө очиход. Тэгэхээр энийг нөгөө нотлохын тулд жишээлгээд одоо манай салбарт технологийн одоо энэ хөгжлийн тусламжтайгаар яг энийг шалгадаг тэр тусгай програмуудыг яаж ийн. Тэр нь ингээд нотлохоог нь тэдэн хувьтай ингэж ашигласан байна. Ухагтхууны хувьд тодорхойлтын хувьд судалгааны үр дүнгууд нь ингэж тэдэн хувьтай нийцж байна гэдгийг гаргаад ирчвэл бид нарт яах нь амар. Тэгээд угаасаа оюуны өмчийн эрхийн буюу тэр өгтөө тэр өгдөг оюуны өмчийн газар нь өөрөө тэрийн бүтээлүүдээ бас энэнгээрээ шалгаж яах нь авдаг байвал амар. Ингээл нэг хүн оюуны өмчийн эрх авах гэсэн юм а би зохиогч эрх авах гэсэн юм а гэл одоо судалгааны нэг сэдвч бүтээлийнхаа зохиогч эрхийг авъя гэл материалаа өгнө шүү дээ оюуны өмчийн газар. Тэгэхэд тэрийг ингээд шалгуураар яачдаг байх нь оруулцдаг тэр програмаараа. Тэгээд таны энд чинь тэдэн хувьтай ингээд хуулбарлалт явж байна. Тэгээ одоо яг хуу энийг шийдээд өгөх асуудлууд нь илүү ийм үр дүнтэй цогц байдлаараа шийдэгчвэл энийг заавал нэг хүн өөрөө нэг тэр зохиогч өөрөө ингээл мэдчихэл те би энийгээ ингээд эрхээ эсэргээлгээ миний өмчийг хулгайлцсан байна хулбарлцсан гэдээ явах нь бол бас нэг жоохон хүндрэлтэй бөгөөд төвхтөө нөгөө төр гэдэг хүн юмчин өөрөө хүний тэр зохиож бүтээж байгаа эрхээ эдлэх тэр орчин нөхцөлийн бодлогоор дэмжиж бүрдүүлж өгөх үүрэгтэй. Тэгэхээр төр энэ үүргээл энэ төвшөндөө биелүүлээд явчвал энэ бас хамгаалуулах асуудал бол харьцангуй шийдэгдээд явах боломжтой гэж боддог. Зохиолчдын үед ийм асуудал яаж хандах вэ? Гэхдээ дулаа гэж өрхтгий шүү дээ. Уржин жил манай Төв аймгийн 100 жилийн явуулаад би зохиолыг нь бичсэн. Тэгээд тэрнээс ч хойш манай Төв аймгийг олон сумдууд 100 жилийн хойгоо тэмдэглэсэн л дээ. Яг тэр зохиолын дагуу бүгд очиод тэгээд нэг найруулагч нэртэй нэг уран бүтээлч очихсан яг тэр зохиолын дагуу хийж байгаа байхгүй юу? Одоо тэгээд юу гэдгийг миний нэг том хайр гэдэг нэг шүлгэн дээр байдаг. Баянааран тэнгээ нуусан хингуйн хүүд багын жаахан жамаагаан өгөхгүй төлөөгөө явдаг байхгүй юу? Баянааран тэнгээ нуусан гэдэг. Энэ бол тухайн цаг үед их шин сонсогдож ирсэн. Тэгээ зарим зохиолчнууд ч гэсэн юмдаа хэрэгэлсэл байдаг л. Чи одоо мэдээнд уржигдэр хэлүү. Сая энэ ерөнхий сайдыг муулж байгаа мэдээнд л баянааран тэнгээ нуусан энэ төрд гээл даггүй байлаа шүү. Гэтэ тэрийг яаж хамгаалах юм мэдэхгүй шүү дээ. Тэрний асуудал байна. Манайд хамгаалах юм маш олон байна. Жишээлбэл би одоо мужийн салбарт ажиллаж байна. Гэтэл энэ 20 дугаар зууны эхэн дээр Монгол урлаачдын оюун санаагаараа бүтээгдсэн тэр бүтээлүүд одоо мужид ингээ хадгалагдаж байна. Одоо жишээлбэл Дундагдлан матны хантаас гэдэг ч юм уу Монгол хүн бүтээч гэсэн тийм ээ. Тэгэнгүүт гадны оронд бол тэр фантазийг бүтээж өмсөхийн тулд юм уу олон нийт зарахын тулд тэр музейтэй гэрээ байгуулдаг байхгүй юу? Музейн тэр зохиогч эрхийг эзэмшдэг. Гэтэл тэрийг одоо тэр Дундагдлан матны дээлийг дуурайлгаж хийгээд одоо зарж байгаа том дээлний одоо эдлийн газрууд гэмүү дэлгүүрүүд ингээ ажиллаж байна шүү дээ. Энэ өөрөө өнөөдөр биднэрт хуулийн зохицуулалт яг үүндээ бас талах бай. Яг жишээл мужийн зохиогч эрхийн тал дээр. За энэ зохиогчийн эрхийн энэ бүтээгчдийн асуудал дээр бол манай хууль бол нэлээд сайн хууль гэж хардаг. Шинжилсэн найруулга нэлээд сайн хийгдсэн. Нэлээд өргөн далайцтай болсон. Харин энийг хэрхэн яаж хэрэгжүүлэх? Энэ хэрэгжилтийг хэрэглэгч болоод тэр оюуны бүтээлийг хулгайлж одоо магадгүй одоо энэ кейс гаргах хэрэгтэй байхгүй бид нар. Энэ оюуны өмчийг хулгайлсныхын төлөө ийм одоо өндөр торгуул төлөлөө гэдэг юм уу ял өглөө гэдэг ч юм уу. Нөгөө тарийн талбай дээр эргээд байгаа шуунуудыг чинь нэг нь буудаад өлгдөг гэдэг шиг манайд ерөөсөө тийм кейс байхгүй. Яг үндэ энийг шүүхээр шийдвэрлүүлээд одоо хүний одоо хичнээн сая төгрөгөө гаргаад бүтээж гисэн киног чинь оройн хулгайлал ийм группүүдээр шууд гаргачихж шít. 1000 төгрөгч яваад юм уу те. Энэ бол одоо маш аимшигтай байдаг шít. Ёс зүйтэй иргэнийг төлөвшүүлэх асуудал бол
Өөрөө энэ хүний эрхийн одоо хэрэгжилтийн бүр суурна гэж би бүр хардаг. Багш бөгөө судлаачийн хувьд суурна гэж хардаг. Дараа нь бид ямар нэгэн зүйлийг бүтээчээ, туйрвчээ тэрнийхээ би үр шимийг хүртмээр байна эсвэл бүтээмээрч байна юм уу? Би миний үр шимийг хэн нэгэн хулгайлцсан байна. Энийг хамгаалъя гэж явхаасаа илүүтэйгээр анханасаа зүгээр л бид хүүхдийг гэр бүлд нь хүний ямыг дураараа авч болохгүй. Хүний юмд зөвшөөрөлгүйгээр хүрч яах нь болохгүй гэдэг тэр харилцааны энгийн хэм хэмжээний ойлголтыг л хүүхдэд төлөвшүүлж суулгах нь энэ дараагийн шатантай Монголын нийгэмд хүний эрхийг дээдэлдэг, хүний эрхийг хүнддэг, өөрийнхөө эрхийг хамгаалдаг, өөрийнхөө эрхийг хууль эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хэрэгжүүлж чаддаг тэр ёс зүйтэй иргэнийг, эрх зүйн мэдрэмжтэй тэр иргэнийг бий болгоход нөлөөлж байгаа. Хүн болгон эрхтэй гэд ярьдаг. Одоо зохиогчид маань бүтээлээ туйрвах, тэр үр шимийг нь хүртэх, хамгаалуулах эрхтэй гэд. Гэтэл эрх гэж өөрөө яг юу юм бэ гэдэг дээрээ бид нар төдийлөн ач холбогдол өвтгөө ч юм эсвэл тэр эрхийг бас бүрэн таньж мэдээгүй байгаад. Тэр эрх гэдэг зүйл маань заавал цааталт нь хин нэгэн хүний үүргээр баталгааждаг гэдгийг бид нар бас бүр бага төвшнөөс нь эхлээд ойлгох хэрэгтэй байна. Хин нэгэн хүн намайг ирээд хамгаалах ёстойгээ би энд өнөөдөр юу ч хийхгүй ч юм уу те. Эсвэл за одоо ингээл хүлээгээд байх юм бол миний нөгөө хамгаалуулах эрх маань өөрөө дахиад биелэгдэхгүй болчихно. Тэгвэл би одоо яах ёстой юм гэхээр хамгаалах хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэл маань намайг хамгаалах үүрэгтэй итгээд юм бэ. Тэр хүн хамгаалахын тулд ямар үйлдэлүүдийг хийх ёстой юм бэ? Буцаага тэр үйлдэлүүдийг хийж гин үү гэдэг хэрэгжилтэн дээр нь хяналт тавьдаг. Буцаага тэрнийга нэгтэг энэ тогтолцоо өөрөө ажиллаж иж бас иргэдийн хамгаалуулах эрх өөрөө биелэгдээд байгаа. Тэгэхээр бид нар яг л нөгөө нэг зохиол бүтээл туйрвах те оюуны өмчийг нь хамгаална гэж биччих айгүй амархан байгаа байхгүй. Гэтэл тэр хамгаалах механизм буюу буцаагаад оюуны өмч нь одоо хөндөгдөөд байгаа тий оюуныхаа өмчийг алтчаад байгаа тэр хүнд буцаага тэр гомдлоо хийлэх тэрнийг одоо үнэлэх тий энэ үнэхээр миний оюуны өмч байсан юм а гэдгийг үнэлэх тэрний гомдол гаргах хин нэгэнд одоо хариу хүсэлтэд өгөх энэ механизм тогтолцоо нь өөрөө байхгүй байгаа учраас өнөөдөр за тэгэл хайцсан штэ гэдэг тий одоо тэгэл мэдж байгаа аль хэдийн хэсгээ бодлоо юу энэ технологи хөгжилтэй бас уялдаж хамгаалж чаддаг болсон. За жишээлбэл одоо юу гэдэг нь томоохон олон нийтээр хандсан концерт явуулаа гэхэд зохиогчоос нь зохиол бүтээлийнхаа эрхийг аваагүйгээр дуулж байгаа дуучин бол шууд цацагдж байгаа тохиолдолд шууд хаагдаж байгаа шүү жишээлбэл. Тий. Одоо дээрэс нь одоо энэ телевизүүдийн асуудал маш хүнд асуудал байна шүү дээ. Нэг нэвтрүүлэг бэлтгэл за яг редактор нь юма яриад зочин юма ярьдаг юм байгаа. За дунд нь бас нэг уянгалах хэрэг гарна. Тэгэхээр чи хөгжим дэвсэх болно. Гэтэл одоо бол бид нар ч нэг яг тэр нэг Монгол юмн дээр нь Монгол хөгжим дэвсмээр байна шүү дээ. Гэтэл гадны зохиолч нар болохоор энэ платформ дээр хөгжмийнхээ зохиолуудыг тавьчихсан байхгүй. За энийг ашиглахыг хүсвэл $1,000 худалдаж аваад ашиглаа шууд. Тэр ашигла лицензтэйгээр хэрэглээд шүү дээ. Манай монголчуудын энэ бүтээлүүдийг тийшгээ платформ ганц нэг орсон байгаа. Бүрэн гүйцэд оруулах юм бол жишээлбэл Шарвын сэрсэн тал байдаг юм уу? Жансан доргой хөгжим байдаг юм ээ? Өлзий вэрдсэн эрдэнэтийн хөгжмүүдийг тийш нь тэгэхгүй бол одоо тэгэл дурын болгон дээр пак гал тастаж аваачаал тийш навж тавиал нэг нэвтрүүлгэн дээр гаргачихж байгаа үст. Одоо мөнгө төлөх зохиогч мөнгө төлөх одоо хамгийн том байгууллага чинь телевиз шүү дээ. Хамгийн олон хүнд хүрж байгаа. Тэрүүгээрээ дамжуулж ашиг болж байгаа. Жишээлбэл энийг бас илмээ байгаа. Тэгээд энэ хэрэглэгч тал, бүтээгч тал хоёр маш сайн ойлголцох хэрэгтэй. Бид нар аль алин дээр буруу хараад суусгаачих юм бол аль аль нь энэ зохиогчийн эрхийн тухай хууль хэрэгжиж чадахгүй болно. Манай үндсэн хууль маань тэр олон асуудлуудыг чинь шийдэх шийдлүүдийг нь зарчмынхын хувьд нь тодорхойлсон байсан байна шүү дээ. Тэрнийг биднээс одоо иргэдч тэр нөгөө төрийн байгууллагууд төшөмлүүдч тэр юу яадаг одоо үндсэн хууль руугаа эргэж хардаггүй. Тэгээд үндсэн хуулиасаа гажуудсан баахан дүрм журм хуулиуд гаргаад хайчаад тэгээд тэрэндээ дараа нь ороогдоол тэгээд сүлдээ бие нэгэл одоо барьж бараг шорон оронд хийхэл нэг арга хаагаад байх шиг ба шүү дээ. Үгүй. Энэ дээр биднээс одоо жоохон ухаантай төвчээртэй хандах хэрэгтэй. Нөгөө дүрм журм маань юу юм бэ? Энэ дүрм журм гэж чухам юу юм? Энэ дүрм журмуудыг чинь үгээр бичдэг те. Тэгэхээр энэ үгний цаана байж байгаа ойлголтууд байна.
энэ ойлголтуудаа нэг сайхан зэгцлэх хэрэгтэй байна те. Ямар сайндаа л одоо нөгөө ямар ч дүрм журам гарахад бол хамгийн эхлээд толгойд нь юу байдаг вүлээ? Нэр томьёоны тодорхойлт гэдэг шүү дээ те. Тэр нь өөрөө сайхан эмх цэгцтэй, сайхан хоорондоо уялдсан байж ахын хэмжиж болдгоор байх юм бол биднээсийн энэ их олон одоо нийгмийн өмнө тулгарч байгаа олон асуудлууд бол гайгүй цэгцрэх болов гэж ингэж бодох юм. Бид бүхэн бас судалгааны багаараа бас нэг дүгнэлтэнд хүрч ирсэн юу гэхээр бид бүхэн ингээд үндсэн хуулинд заасан эрхтэй гэдэг Монгол улсын иргэн бүх мэддэг. Тэгээд энэ эрхийнхээ хэрэгжилтийг шаардлагатай бид бүхэн ингээд төр гэдэг агуулгыг үндсэн хуулийн дээр тусгаад өгсөн. Төр ийм үүрэгтэй л гээд магадгүй юу гэдэг нэг шийдвэр гаргах төвчний хүмүүсийг л ингээчээ гэдэг боловч төрийн чиг үүрэг өөрөө төрийн албан хаагч хэрэгжиж байна. Тэгэхээр төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа төрийн албан хаагч нэг бүрт энэ үндсэн хуулийн заасан энэ хамгаалуулах, энэ хангах энэ үүргүүд нь төрийн албан хаагч. Тэгэхээр бид бүхэн нэг юу гэдэг тодорхой шийдвэр гаргах төвчний засгийн газар гэдэг юм уу энэ төвчөнд л энэ асуудлыг яриад байхаасаа илүү магадгүй би төрийн байгууллагаар үйлчлүүлэхдээ төрийн албан хаагчид би ийм эрхтэй иргэн хүн шүү. Тэгэхээр та миний эрхийг хангах үүрэгтэй хүн шүү гэдэг агуулгаар бид бүхэн бас нэг юм эрх зүйн хэм хэмжээний хэрэглээ талаасаа бас иргэдэд ийм боловсролыг олгох зорилгыг нэгтээсэн байхадаа гэдэг ус нэмжлэе гэж бодож байна. За нөгөө талаасаа иргэн өөрийнхөө эрхийг тодорхой мэдэх нь өөрөө их чухал байдаг. Тэгэхээр иргэн өөрийнхөө эрхийг ямар төвшөнд хэрэгжих ёстой вэ гэдэг хэр хэмжээгээ тодорхойлоод ирэхээр өссөн үсээгүй төрийн албат хүний түнд нийцэж ажиллах хэрэгцээ шаардлага бий болно. Тэгэхээр иргэн болоо төр хоёр хүний эрхийн талаар ойлголт нь нэг болоод нэг төвшөнд тийм ээ нэг хүрээ хязгаарын дотор болоод ирэхээр Монгол улсад хүний эрхийн одоо байдал дээрдэх бас боломжтой гэж бид бүхэн бас харж байгаа. Энэ одоо ингээд 97 эрх гараад ирлээ шүү дээ. Нөгөө үндсэн хуулийн 16 цагаа 18 эрхийг чинь задлахаар 97 эрхтэй те. Дугаараар нь иргэн төвшөө бол одоо 97 эрхтэй. Би бас адилхан эрхтэй. Тэгэхээр одоо манай энэ нийгмийн харилцааг зохицуулж байгаа бүх эрх зүйн актууд тэрэн дотор бол одоо хууль, дүрм, журам эднүсийг бүгдээрингийн энэ 97-оор шүүмээр байна. Шүүх хэрэгтэй. Тэгэхээр энэ яаж шүүх вэ гэхээр зэрэг энэ 97 чинь бол манай үндсэн хуулиар бидэнд олгогдсон, баталгаажуулж өгсөн эрх хэрэгчлээ байхгүй. Тэгэхээр тэр хууль дүрм журмуудаар юу тодорхойлдгоо гэхээр төрийн албан хаагчийн хийдэг ажил, иргэний хүлээдэг үүргүүд, бусад байгууллагуудын хуулийн этгээдүүдийн хүлээдэг үүргүүдийг яадаг байхгүй. Тэр энэ үүргүүд, үйлдэлүүд болгоныг нь энэ 97-оор бүгдээрингийн ингээд нэг самж үзмээр байгаа, шүүж үзмээр байгаа байхгүй. Залуучууд тэр дунд айгүй хэрсүү болчиход шүү дээ тий. Маш олон сорсуудаас, сувгуудаас мэдээлэл авдаг. Тэрэндээ дүн шинжилгээ хийдэг. Тэр утгаараа ингээд шүүмжилдэг тий. Эн чинь болохгүй байна. Яагаад гэдэг асуултны цаана байх хэрэгтэй шүү дээ. Яагаад болохгүй гэдэг нь энтэй зөрчилдөд байгаа учраас гэдэг ч юм уу те. Гэдэг утгаараа түрүүний яг ярьсанчлан үндсэн хуулиа бариад бидний дүрм журам болж гинөө. Тэр одоо нөгөө сэтгүүлчийн эрх зүйн актыг хүртэл сайжруулах гэж байна гэж шүү дээ. Тэнгүүд бид нар энэ үндсэн хууль дээр магадгүй ганцхан үндсэн хууль дээр энэ хамгаалуулах гэдэг үгийг ашиглана гэж бол тодорхойлоогүй те. Магадгүй та бүгдийн ч гэсэн эрх ашиг хамгаалуулах гэдэг зүйлийг шууд эндээс аваад магадгүй ашиглах боломжтой нөхцөлийг энэ дээр суурь болгоцсон байна. Эсвэл магадгүй нэг их сурвалж нь байж болно те. Энэ дээр бид нар хамгаалуулах гэдгийг үндсэн хуулийн дээр ингэж одоо бол эхний ээлжинд томьёолчод байна. Энийг бид нар эхний ээлжинд аваад ингээд ашиглаж болох уу гэдэг ч юм уу те. Одоо бол ямар ч ийм нэр томьёоны тайлбаргүйгээр те зорилго хэмжүүр нь бас тодорхойгүй. Тийм учраас сайжруулах хэрэгтэй болчиход байгаа. Тэгэнгүүт эхлээд ойлголт руугаа ороод тэрний дараанаас үндсэн хуультайгаа уялдуулаад дүрм журмуудаа сайжруулад явбал манай нийгмийн бас тодорхой хэсгүүд илүү сайжрах, хэмжигдэх, хэмжижээвэл сайжруулах ийм нөхцөл бүрднэ гэж бодож байна. Тэр 2018 онд хийсэн манай тэр судалгаагаар биднес нөгөө үндсэн хуулийнхаа үзэл баримтлалыг загварлуу оруулчаад тэгээд тэр үндсэн хуульд нэр заагдаж орсон субъектүүдийн үйл ажиллагааг зохицуулдаг хуулиудад бас шинжилгээ хийж үзсэн байхгүй. Тэгэхээр тэр хуулиудад хийсэн шинжилгээнээс үзэхээр зэрэг нөгөө одоо их хурал засгийн газар эднэс шүүх прокурорын хуулиуд эднэс нь ерөөсөө нөгөө 19-ийн 1-ээс бүгдээрээ төөрөөд явцсан. Бүр гачуудад явцсан. Одоо эднэсийг бүгдээрингийн үндсэн хуулиуд ерөөсөө яг л нийцүүлэх ажлыг л хийх хэрэгтэй. Энийг хийхгүй бол нөгөө төрийн байгууллагууд ч хоорондоо бүгдээрээ нэг ийм
бие биенээ тэгээ зөрчилдсөн нэг баг болж чадахгүй л энэ чинь явж яваад шүү дээ. А бүгдээрингийн 19-ийн 1-ийн дор авчаал тавьчих юм бол манай төр бол ер нь өөрөө цэгцрэх бүрэн боломжтой л гэж харагдчих. Тэгээ энэ ажлын маань үр дүн цаашаа үүрэг гэдэг юмтайгаа бас хэрхэн энэ эрхүүд нь өөрөө уялдаж байгааг бусад хууль тогтоомжуудын одоо заалтуудын харилцан уялдаа ямар байгааг бас гаргаж ирэх тийм судалгаанууд хийгдвэл энэ эрхүүд өөрөө бас дутуу байгаач байж болно. Магадгүй дутууч бас эрх байж иж болно шүү дээ. Ягаад гэвэл хүний эрх гэдэг юм чинь нэг тогтцсон байдлаараа байгаад байхгүй нийгмийн хөгжил явагдана, тэнд хөгжихийн хэрээр харилцаа өргөн хүрээтэй болж л байдаг шин өнцгүүд гарч ирж байдаг хүмүүний харилцаанд. Тэгэхээр энэ харилцааг зохицуулахад чухал ойлголт учраас эрх үүргийн асуудал бол зайлшгүй уялдаа холбоотойгоор судлагдаж явах хэрэгтэй гэж би бол судлаачийн хувьд үзэж байгаа. Тэгэхээр ажлын маань үргэлжлэл үүргийн тухай ойлголтыг бас үргэлжлүүлээд бас энэ судалгааг санаачилсан бас хүний эрхийн комисс болоод үүнийг дэмжиж одоо хамтран ажилласан залуу судлаачдын сангийн одоо энэ үйл ажиллагаа бол цаашаа явагдаасаа үр дүн илүү одоо өргөн хүрээнд хүртээмжтэй болоосоо гэдэг л ийм саналыг хэлмээр байна да. Тэгэхээр хүн өөрөө хизээ аз жаргалтай байдаг вэ? Хизээ улс орон хөгжсөн гэж үздэг вэ гэхээр иргэдийнхээ амьдралын чанар, иргэдийн маань сэтгэл ханамж, тэн цаана иргэдийн маань нөгөө хэрэгцээ хангагдж байгаа байдал энтрээр бас хэмждэг байгаад байна. Тэгэхээр бүгдээрээ энэ эрх чөлөө гэдэг зүйл чинь ийм хуулиар баталдаг хэн нэгэн одоо үүрэгтэй те ийм зүйл гэхээсээ илүү эн чинь өөрөө хүний үндсэн хэрэгцээ юм аа. Соёл урлагийг заавал хэн нэгэн зохиолч эсвэл хэн нэгэн урлагийн хүн бүтээхтэй энэ нь ийм тустай ажил биш. Ерөөсөө гадаа гудамжинд явж байгаа хүн болгон өөрөө бүтээх эрхтэй, бүтээх хэрэгцээтэй гэдэг энийг бас хэрэгцээ гэдэг зүйлтэй нь холбож одоо хүмүүст ойлгуулах ажлыг бас хийгээсэй гэж цаашдаа хүсэж байгаа. Яг нэг ийм зүйлийг би бас нэг та бүхтэг нэг хаана нэг гифтэг нэг оруулж өгөөч гэж хүсмээр байна. Ер нь одоо бол энэ хуучин нийгмээс бидэнд авсан нэг ийм нэг хэвшмэл ойлголт маш ам бөхтэй яваад байна. Тэр нь юу вэ гэхээр улсын эрх ашиг гэдэг нэг энэ эзэн биегүү эрх ашиг яриад идэг. Энэ төрийн байгууллагууд ялангуяа шийдвэр гаргахдаа улсын эрх ашиг хөндөгдөд байна, хохироод байна гэдэг. Тэгэхээр энэ иргэний нийтлэг эрх ашигаас ангид тусдаа улсын эрх ашиг гэж байж болохгүй. Одоо манай үндсэн хуулиар бол үндсэн хуулиар бол ерөөсөө одоо ялангуяа төрийн байгууллагуудад бол одоо үндсэн хуулиар иргэдэд олгогдсон эрх чөлөөг нь баталгаатай эдлүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй. Тэрнээс улсын иргэдэд хохироож агаад эрх ашгийг нь хохироож агаад улсын эрх ашгийг хангана гэж юм байж боломгүй байна. Тэ? Тэр үндсэн хуулигаа биднээс одоо нэг утгаар ойлгож хэрэгжүүлэх юм бол тэр боломж нь байна. Үндсэн хуулиа биднээс ингэж сайн одоо үг болгоных нь утгыг нь ойлгож таньж мэдж хэрэгжүүлж үзмээр байна. Үндсэн хууль маань бол манай нийгмийн ойрын хэдэн 10 жилдээ бол манай нийгмийн хөгжлийн үндсэн загвар болж чадах юм байна. Тэр үндсэн хуульд бүгдээрээ үг үсэг цэг таслал болгонд нь захирагдаж явдаг болмоор байна. Тэгээ үндсэн хуулиас гадуур юм гаргаал тэгэл одоо тэрнийг нэг төрийн эрх ашиг, үндэсний эрх ашиг, улсын эрх ашиг, ард түмний эрх ашиг гэж нэг эзэн биегүй юмар хааж халахлж явдгийг одоо болмоор байна. Намайг хамгаалах үүрэгтэй итгээд юм бэ? Би ийм эрхтэй миний эрхийг хангаж өгөөч гэдэг боловч яг ямар үр дүнд хүрэхээ төсөөлж чаддаг байсан. Тэр нэг хүн миний юмнаас ингээд хуулбарлаад аваад ашигласан байлээ гэж бодъё. Тэгээ би тэрийг яг хуулбарлаад аваад ашигласан гэдгийг нотлох хэрэгтэй болж байгаа байхгүй. Нэрийг ядаж дурдуулах эрхийг булааж авч шүү дээ. Хөрөнгө гэдэг зүйл дахиад бид нар тайлбарлахдаа үнэлэгдэхгүй байх хэрэгтэй. Тэрийг хэмжиж болдог байх хэрэгтэй тийм.